сайн байна уу? Сайн байна уу? За, урд хүлээж өгсөнд баярлалаа. Ажил төрөл сайн хүрэлцэн орсонд баярлалаа. Сайн байна. Таны ажил сайн уу? Сайн ийшээ сургана. Ер нь карьер гэдэг нэг гадныг ороод ирсэн. Гэтэл тэрийг бол монголчлоод тий хүмүүсийг өөрсдийнхөө ажил амьдрал дээр өдөр тутмынхаа тий яг тэр бүхийг хийж байгаа зүйл дээр ашиглаад байна. Гэхдээ яг энэ ашиглаж байгаа нь яавал бид нар тэгвэл яг амжилттай ашиглах юм. Яагаад зарим тохиолдолд амжилтгүй болоод байгаа юм ч юм уу. Яг энэ талаараас түлхүү ярилцвал бас их өвөөжтэй болох тийм үү? Тэгээ. Сайхан ярилцлага авах гэж бодож байна. Карьер гэхлээр монголоор одоо яг тогтцсон орчуулагаас алга тий. Хаагаад үзэхээр одоо ажил мэргэжлийн карьер гэсэн утгаараа авсан байна. Гэхдээ яг бидний амьдрал дээр байж байгаа ихэнх хүмүүс ажил хийж байгаа тий. Эсвэл ажил хийжсэн туршлагатай. Тэгэхээр одоо таны ажлыг буюу өнгөрсөн ямар туршлагатай юм, одоо ямар ажил хийж байгаа, ирээдүйд юу ямар төрлийн ажил хийх гэдэг юм бэ гэсэн энэ холбоос энэ талбарыг л карьер гэж нэрлэдэг байна. Тийм тэгээд цааш нь үргэлжлүүлээ ярихад бол яг амбиц гэдэг үгтэй адилхан тийм. За тэгвэл энэ сонирхолтой ярилцлага хоёул студид ороод үргэлжлүүлээ тийм. Үзэгчдээ гэрэл нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өдөш бүр нэвтрүүлгээрээ дамжуулан бид нар цоошин сэдвээр бид нар зочин урьж авчраад ярилцдаг байгаа. Та ч гэсэн бид нарын гэрэл нэвтрүүлгийг бас сонирхоорой. За тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Танай ярилцлагуудыг үзэх туртай. Маш их баярлалаа. За урд ажил их байна уу? Ажилд ажгүй ажил их байна. Их байна тийм. Ер нь манай зочны хувьд хаана сургууль өгсөн бэлээ? Би бакалавра Солонгос улсад өгсөн. Бизнес удирдлага мэргэжлэр тэгээд эренгүүтээ яг мэргэжлэр ажиллаж агаад тийм тэгээ одоо бол нэг төрлийн бас байгууллагад ажиллаж байна. Тэгээд өнөөдөр болохоор ажлын карьер гэсэн сэдвээр ярилцж байгаа шүү дээ. Өмнө нь бол ерөөс энэ сэдвээр бид нар ярилцаж үзээгүй. Тэгээд их сонирхолтой болж ажил хийж байгаа тийм. Гэтэл яг ингээд нөгөө хэрэгцээ шаардлага харах юм бол яалтчгүй энэ сэдв яригдахаас өөр аргагүй. Яг тийм сэдв байгаа даа л да. Тэгээд Солонгост бакалавр хамгаалсан гэхэлээ тэнд ерөнхийдөө солонгос хэл дээр сурсан уу? Тийм манай сургуулийн хувьд болохоор хичээлүүд англи хэл дээр явагддаг байсан. Тийм. Тийм дараа нь магистр болохоор санхүү эдийн засагт санхүүгийн чиглэлээр хийсэн. Их сонирхолтой сурсан байлаа. Яагаад гэвэл хүмүүс чинь солонгос явах гэхээр солонгос хэл дээр сураад байдаг шүү дээ. Тэгсэн англи хэл дээр сонгосон гэхээр тийм. Бас нөгөө төрлөх хэл нь одоо англи хэл биш орнд сурах нэг даваа тал нь тэгээ солонгос хэл сурчин. Тэгээ яг академик хичээл англи хэл дээр үзчихээ. Ажлын туршлагын хувьд чинь хаана ажиллаж байсан бэлээ? Би анх ирээд тэндээс одоо яг миний карьер яриа эхэлнэ тий. Орж нэг бизнесийн одоо мэрэгжлийн нэг давуу тал нь хаанч ажиллаж болдог. Нэг сул тал нь болохоор айгүй юм specialized хийж сурсан юм байгаад байдаг тий. Айгүй өргөн сурчдаг л да. Маркетинг бол маркетинг нь мэддэг, санхүү бол санхүүг нь мэддэг тий. Гэхдээ гүнзгий нэг сурдаггүй. Тэрэн дээр надад бас яг нэг хүний зөвлөгөө өгсөн нь хамгийн сайн давуу тал юу гэх юм бол тухайн үед би англи хэлтэй байсан. Сул тал маань болохоор гадаадад сурцсан тэгээ Монголд адлага хийгээгүй ажилтдаг компаниудын кейс нь ч гэсэн дандаа гадаадын компаниудад байсан болохоор Монголоо ч тасарсан байсан л да. Монголын бизнесийн нөхцөл яг сайн мэдхгүй тийм яг сайн мэдхгүй. Айгуу гоё жишээнүүд мэдээд байдаг. Яг хөрсөн дээр яаж болох га мэдхгүй. Тийм тэгэхээр яг одоо бизнесийн тийм бүх үйл ажиллагааг нь ч юм уу хаан сурж болох вэ гэх юм бол нэгтлэнгийн албан тушаал дээр байх юм бол тийм сурах боломжтой гэж зөвлөөд тийм тэгээ миний ч гэсэн сонирхол бас санхүү дээрээс нь болохоор тэгээ нэгтлэнгаар ажилласан. Түрүүн өөрөө чинь бас зочны ажлын туршлага яг тэр болгоныг сонсч байхад бас яг энэ талаар бас ажиллаж байгаа тий энэ англиар бас хүмүүс зөвлөгөө өгч байгаа гэдэг чинь сонсоод ер нь яг тохиромжтой байна гэж бид нар харсан л да. Тэгээ түрүү хоёлаа ярьжсэн шүү дээ студид орж ирэхээс өмнө карьер гэдэг ойлголт бол хувь хүмбэр яг судлахгүйгээр өөрсдийнхөө амьдралд яг хэрэгцээтэйгээр нь л хараад байна гэд. Яг үндсэн гол ойлголт нь явахгүй байна гэд. Тэгээ яагаад заавал энийг бас хөндөх болсон бэ гэхэлэр түрүү хэлсэн шүү дээ тий. Яагаад гэвэл
хүмүүс бас карьер гэдэг зүйл дээр амжилт гаргамаар байна шүү дээ. Гэтэл нөгөө яг сайн утга агуулгыг сайн мэдгүй болоод ч тэр үү тий яг тэр зарчмаар хэрвээ зарчим байдаг бол тий яг тэр зарчмыг ойлгоогүйгээсээ болоод амжилтгүй яваад байна л да. Тийм болохоор өөрөө чи эргэн тойронд энэ карьер гэсэн ойлголтыг юу гэж харж байгаа шиг юм. Тийм карьер гэх юм бол хүмүүс за Монгол нэгдүгээр орчуулагчсан үг алгаа тий хүм тэгээ бас сүрэг утгаар карьер хүн гэхлээр хардна нэг жоохон сүрэг утга яваад байдаг тий тэгж байгаа боловч одоо та өнөөдөр ажил эрхэлж байгаа бол ажил мэргэжлээрээ ажил эрхэлж байгаа бол энэ карьер гэсэн ойлголт танд шууд хамааралтай буюу шууд хамааралтай ойлголт болно. Тийм тэгэхээр таны өнгөрсөн туршлага одоо хийж байгаа ажил ирээдүйд түүнийг 2 жилийн дараа 5 жилийн дараа гэж төлөвлөгөө байдаг тийм. Тэгэхээр энэ бүгдийг чинь нийлүүлэл карьер гэж байгаамаа гэдгийг хамгийн эхний чинь тийм ойлгоод авал таны тэр замнал ажлын туршлага болон ирээдүйн төлөвлөгөө чинь таны карьер болно. Тэгвэл карьер хөөн гэдэг маань яаж амжилттай ажиллах вэ ч юм уу тий гэж бас ойлгож болох нь. Гэтэл нэрэл түрүү таны хэлснээр карьерийн ард нэг сүрэг юм яваад идэг шүү дээ. Карьер хөөн гэдэг ингээ нэг эрх мэдэлд дуртай, мөнгөнд дуртай юм шигээр хардаг. За өөр одоо юу гэдэг ч үлээ дээ. Энэ өстой карьер хөөцөө. Ерөөсөө ямар нэг юм дандаа ашгийн нүдээр харж идэг ч юм уу тий. Тэгээ ерөөсөө бараг л хүн биш болцсноор л бодоод идэг шүү дээ. Иймэрхүү ойлголтууд бас байна тий. Тэгэхээр карьер гэхлээр хүмүүс нэг юм айгүй олон сургалт дээр ч гэсэн нэг юм шатны зургаар үзүүлдэг те ингээл дүг гэж дээшээгээ гараал явцдаг. Гэтэл нөгөө талаараас ажил олгогчид те менежерүүд аргууд нэг зүйлийг хэлдэг нь за нэг хүн авлаа. Тэр хүний чинь яг өөрийнхөө компани нөхцөл байдал дээр тодорхой ур чадваруудыг нөгөөд 2-3 жил сургана. Яг сургаад нөгөө хүн маань компанид тэ үнцийг нөгөж одоо хувь нэмэр оруулах чийт дараагийн ажил руу гიშгэ явчлаа. Тийм тэгэхээр яг карьер гэдэг ойлголтыг тэ ингээл нэг компани дээр гიშгээл дараагийнхт нь ингээл ороод явж идэг нэг ойлголт байд. Энэ бол одоо нэг сүрэг тал нь юм уу те зарим хүмүүсийн сонгосон зам байж болно. Өнөөдөр болохоор ямар утгаар нь ярмаар байна гэхлээр карьер гэдгийг та ажил хийж байгаа бол энэ танд хамаатай юм бол те. Тэгээд энэ карьер төлөвлөлт гэж бас нэг зүйл байгаа дээ те урт хугацааных байгаа болохоор төлөвлөх гээд байна. Өнөөдрийн өнгөрсөн дээр тулгуурлаад ирээдүйд төлөвлөх гээд байна. Тэгэхээр карьераа төлөвлөснөөр зөв төлөвлөснөөр та яг өөрийнхөө хүссэн хийгээд өөрийнхөө чаддаг ажлыг тэр тодорхой бүх ур чадваруудыг нь өөрийн болгож аваад сураад тэгж явахын талаар ярьж байна. Тийм тэгэхээр таны карьер эхэлж таны карьер одоо хөгжөөд та өөрийнхөө дуртай ажлыг тэ өөрөө юм сэтгэл хангалуун хийх нь танд ч таны хөтөлбөрийн бүтээмж ч ажил олгож байгаа хүнд ч улмаар тэгээ цаашаа улс орны бүтээмж ч гэсэн өсөөж явах юм ойлголт байгаа. Гэрэлт амьд яриа. Тэгэхээр карьерийн үе шатууд гэж сая ярьлаа шүү дээ. Энэ яг юуг тодорхойлох гэдэг. Тийм карьерийн үе шат гэхлээр дахиад бид нөр өөрсдийнхөө амьдрал дээр буулгаад авч болно те. Их сургууль төгслөө. Их сургууль төгссөн юм чис автоматикаар диплом аваад бүгд ажлаа хаагаад явдаг те. Тэгэл ажлаа хаагаа явдаг. Ажлаа дөнгөж их сургууль төгссөн хүн байгаа хүн хүсэл эрмэлзлээ мэдээд зорилгоо мэдээд тэрнийхээ дагуу одоо ажил гэж зөвлөгөө өгөх нь бас жоохон явцуу тий ямар ч туршлагагүй хүн бас өөрийнхөө ямар давуу талтай ямар хүсэл эрмэлзэлтэйг мэдэхгүй тэгэхээр яг ажилд ороод та хаалга тогшоод ярилцлага өгөөд эхлээд яваад шинэ нэг хамт олонтой болоод ажиллана ингээ явж итэл дараагийн ажил руу тий үнэхээр өсгийн юм чин дараагийн өөр ажил руу тодорхой хугацааны дараа орно тийм тэгээ зарим хүмүүс бол карьерийн өөрчлөлт буюу салбараа бүр солино тий би бол одоо салбараа солилцоод явж байгаа хүн байхгүй тийм тэгэхээр энэ тодорхой үе шат болгон яг хүний амьдралын үе шаттай адилхан энэ үе шат болгоно нь тодорхой зорилготой гэдэг нь одоо дөнгөж ажил эхэлсэн хүн бол яг өөрийгөө илүү хөгжүүлэх тэгээ өөрийнхөө тэр ур чадварыг хөгжүүлэх тал дээр илүү анхаарах бол ажлын туршлагатай 4-5 жил болцсон те 10 жил болцсон хүн бол илүү яаж би хувь нэмрээ оруулах вэ? Яаж илүү нөлөөлөл үзүүлэх вэ
гэх юм уу. Арай өөр үе шатанд арай өөр хувь нэмэр нөлөөллийн хүрээнд яригдана гэсэн үг. Ингээд карьер ингээд ярихлаар за ямар ч хэсэн үе шатууд бол байх ёстой гэд. Тэгээ үе шатууд маань болохоор би өөрөө энэ бүгдийг тодорхойлох ёстой болчихж байна. Гэтэл ингээд бас нэг асуулттай үлдээд байгаа юм. Карьер хүмүүс ярьдаг шүү дээ амбиц гэд. Энэ хоёр юугаар ялгаатай? Энэ хоёрыг ер нь л бол их ойрхон ойлгох гэдэг шүү дээ. Амбиц гэдэг үг бас яг адилхан. Ambitious гэдэг Америк англи байгаа тий. Тэгээ энэ үг нь одоо айгүй юм зоригтой л хүн гэсэн үг байгаа байхгүй юу? Яг орчуулганаа л Монголд болохоор буухта айгүй амбицтай тий өөр ашигын төлөө явдаг гэсэн. Хүний үнэргүй юм шиг, мэс чанаргүй юм шигээр ер нь хараад идэв шүү дээ. Үгүүд нь тийм болцсон тий. Тийм. Тэгэхээр арай карьер гэдэг нь бол арай том ойлголт байгаа юм л да. Карьерт таны ажил орно тийм илүү хамрах хүрээнд том тийм таны ажил орно тий. Тэгэл карьерийн доор карьер хөгжил яригдана. Тухайн тэр ажил дээрх таны ур чадварууд яригдана. Тэгээд нэг сонирхолтой зүйл нь болохоор 2 жилийн өмнөхтэйгээ харьцуулахад би өөрчлөгдөнө. Энэ мэрэгжлийнхаа талаар ойлгох ойлголт миний ур чадвар өөрчлөгдөнө. Гэтэл зах зээл маань бас өөрчлөгдөж байна тий. Ажлын байрууд маш их өөрчлөгдөж байна. Тэгэхээр би өөрчлөгдөөд энэ гадаад нөхцөл нь маш өөрчлөгдөд байгаа юм чинь энийг яаж зөвөр төлөвлөх тухай асуудал гарч байгаа. Яаж би тэрэндээ бэлдэх үү талаар гарах байхгүй юу? Тэгээд нэг алдагдсан боломж гэдэг нэг ойлголт байдаг л да. Тэр нь юу вэ гэхлээр та би энд ажиллахыг хүсээд энд сууснараа өөр олон боломжуудыг одоо алдж гинэ гэсэн үг. Би энэ боломжийг энд байхыг, энэ ажлыг хийхийг илүүд үзэж энд ажилласнараа өөр олон боломжуудыг одоо алдагдана гэх хаашийн. Гэхдээ тэднийг сонгохгүй байна гэж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ер нь энэ сонголтоо та яаж зөв хийх юм те хамгийн энэ алдагдсан боломж бага байхаар энэ сонголтыг яаж хийх юм гэдэг тухай яригдана. Тэгэхээр сонголт гэдэг бол маш чухал гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу? Магадгүй би өнөөдөр энэ миний өмнө байгаа яг энэ боломжийг сонгоцсон. Гэтэл ард байсан 10 боломж дотор магадгүй энэ өмнө сонгочод байгаа энэ боломжоос илүү тэг надад одоо яад өөжтэй ч юм уу намайг баясгах тэг намайг хөгжүүлэх ч юм уу энэ бүх зүйл бас алдагдах бас боломжтой юм байна гэдгийг бас харж байна тий. Гэрэлт амьд яриа. За карьер гэдэг ингээд ярьхлаар тэр хүн түрүү ярьсан шүү дээ хүн хөгжиж яадаг. За тэр тусмаа нийгэм ч гэсэн хөгжиж байна. Ямарваа нэгэн зүйл сонголт ирдэг. Ингээд сонгоод урагшилж байна. Гэтэл яг энэ тохиолдолд хувь хүн бас өөрөө гологдох бас нэг тийм тохиолдол байдаг шүү дээ. Тэр нь юу гэсэн үг гэхлээр нөгөө мэрэгжлийн байж чадахгүй. Өөр зүйл хийдэг ч юм уу те. Гэтэл нөгөөх нь маань яг хүссэн хэмжээндээ би өөрөө сэтгэл ханамж аваад тийх ажил хийгээд чадахгүй ч юм уу. Ийм зүйлүүд бас гардаг шүү дээ. Энэ бас карьерт нөлөөлдөг тийм ээ. Тийм нөлөөлнө. Карьерийн тухайд ярихад бол олон зөвлөгөөнүүд өгч болно тий байгууллага яаж сонгох уу, албан тушаалаа яаж сонгох уу. Гэхдээ явж одоо хүмүүсийн маань шууд үзэгчний маань үзэл шууд хэрэгжүүлж болох алхам нь бол өөрөөсөө л эхлэх байгаа. Тий шууд ингээл засчих юм амар ичээд юм байхгүй. Өөрөөсөө л эхэлнэ тий. Яг би ямар даваа талтай ямар ур чадвар надад байгаа. Тийм би юуг илүү сайн хийгээд байдیں۔ Тэгээд хүмүүстэй нэг боддог юм нь би энийг айгүй амархан хийчдэг бол бусад хүмүүс ч гэсэн амархан хийчихнэ гэж буруу ойлгоод байдаг байхгүй. Тийм гэтэл би энийг сайн хийдэг, амархан хийдэг байх нь тэгээ бусад хүн энийг бас амархан хийчихнэ гэсэн үг ерөөсөө биш. Тийм тэгэхээр энийгээ хүртэл өөрөө ойлгоод тодорхойлоод энийгээ бас үнэлжтэй үнцийг өгч чадах нь ч гэсэн чухал. Тийм шүү. Маш олон би саяхан манлайлал өдөр зөрчилөө тэр ном уншижсэн багт тэрэн дээр бас яг тийм байсан. Хүн би өнөөдөр юуг хамгийн сайн хийж чадчихвэ вэ? Тэрийг барьж авах нь хамгийн чухал яг. Гэтэл бас нөгөө талбарын авьяастай хүмүүс чинь бас нэг талаар хэцүү юм шиг байна тий. Энийг чийчмээр юм шиг тэрийг чийчмээр юм шиг санагдаад тэгээ яг алийг нь би барьж аваад явбал би амжилтад хүрэх боломжтой юм бэ тий. Тэр бас сонголт бас их хэцүү юм шиг байна. Тийм. Яг өөр дээрээ үнэхээр яг үнэнчээр өөр дээрээ ажиллах хэрэгтэй тий. Тэгээ бас гадны энэ өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг тэгээ одоо компьютер хөгжөөд байна, технологи хөгжөөд байна. Би үнэхээр энэ сонирхолтой байлаа гэдэг энэ зах зээл маань байх уу гэдгийг бас бодхоос эхлүүлээд. Тийм.
Тийм шүү. Тэгээд түрүү ингэж ярьжсэн карьерийн тухайд гэх юм бол цаашлаад нөгөө яригдах ерөн сэдвүүд бол маш олон байна. Мэдээж битээр цаг байгаа учраас бас тэр талаар ярих боломжтой. Тэгээ өөрийн чинь хувьд болохоор бас манай зочин маань яг энэ сонголт яг өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ ингэж мэдэж авахд ч юм уу те яг энэ карьер өгөхөд хин нэгний зөвлөмж өрн тусалсан уу? Яг энэ тал дээр жишээ байвал. Тийм маш олон хүмүүсийн зөвлөгөө тий. Өөр одоо хүмүүсийн зүгээр алдартай амжилттай хүмүүсийн өгсөн яг надад хандаж хэлээгүй ч гэсэн залуу хүмүүст хандаж өгсөн зөвлөгөө бол надад шийдвэр гаргах гэд маш их нөлөөлж байсан. Тэгээ миний хувьд болохоор түрүүн ярьсан тий гадаадд төгсөөд ирсэн тэгээ бас давуу талууд байсан, сул талууд байсан. Тэгэхээр яг энэ давуу талаа ашиглаж болохоор тэгээ сул талаа аль болох те жоохон сул гэхээсээ илүү дутуу байгаа энэ талбараа хурдан гүйцэж чадах те Монгол төгссөн дадлаг хийсэн Монголын талаар яг хамгийн сүүлийн мэдээлэлтэй байгаа хүмүүстэй. Тэгээд би яг Нэгтлэнгийн компанид орсон л доо. Нэгтлэнгийн аутсорсингийн компани буюу маш олон төрлийн компанид гэрээт Нэгтлэнгийн үйлчлэгээ үзүүлдэг гэсэн үг. Тийм тэгээ миний хувьд бас яг төгсөж ирээд надад бас яг ингээ хүсэж исэн сонирхол байсан үгүй бол байгаагүй. Тийм. Тэгээ аав ээжээсээ асуухад бол манай аав ээж хоёр өөр мэрэгчлээ тий. Би энэ мэрэгчлэр 4 жил сураад ирсэн хүн байхад би энэ мэрэгчлэрээ юу хийвэ гэж асууханаас өрөөсгөл байгаа байхгүй. Мэдээж аав ээж хоёр маань намайг хамгийн миний ойр дотны хүмүүс намайг сайн мэднэ. Яг надад тохирсон тий чиний давуу тал ийм гэд зөвлөж болно. Гэхдээ мэрэгжлийн хувьд бас би өөр хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй байсан. Тэгээд одоо нэгтлэнгаар ажиллая гэж шийдэхэд дараа нь ямар компанид, ямар салбарт гэсэн юу гэсэн те Кашмирын компанид ээж болно, үйлчлэгээний газар ээж болно, үйлдвэрлэлийн газар ээж болно. Тэгэхээр тэрийг ч гэсэн мэдхийн тулд олон компанид Нэгтлэн бодох бүртгэлийн үйлчлэгээ үзүүлдэг, Нэгтлэнгийн хийж өгдөг компанид тэгээ олон улсын компаниуд хийж өгдөг тийм газар ажилласан. Тийм. Тэгээ үүнийхээ дараа за Нэгтлэнгаар бас яг үргэлжлүүлээд их сонирхолгүй байна тий. Энэ ур чадвар надад хэрэгтэй байна. Гэхдээ үргэлжлүүлээд ихэд илүү менежментийн төрлийн ажил хиймээр байна гэд. Тэгэл дараагийнхаа ажлыг сонгоод салбараа сонгоо явсан байна. Гэрэлт амьд яриа. Тэгээ миний тухайд гэх юм бол би яг энэ телевизийн ажилд орохоос өмнө надад 2 3 сонголт гарч ирсэн байхгүй юу. Тэгээд ийшээ нэг санал байдаг. Өөр тийшээ бас нэг санал байсан. Тэгээ надад сонгоход аюу хэцүү байсан. Яг тэр үед би нэлээд олон жилийн газар ажиллаж байгаа тэрийг яг завсралцсан үе байсан байхгүй юу. Тэгээ завсарлаад дараагийн шатанд одоо яах вэ гэд. Тэгсэн чинь яг ингээл хүний яг амьдрал ингээд ийм 2 3 сонголт гараад ирэхлээр бас хэцүү юм байлээ. Яаж сонгох вэ? Мэдээж би нөхрөөсөө асуусан. За тэгээд найз зөвхөөсөө ганц 2 хүнээс асуусан. Тэгээ ямар ч тач хоёулынгийнх нь ярилцсанд орж үзэхээр би шийдсэн байхгүй. За тэгээд яасан бэ гэхээр нөгөө ажил маань болохоор ярилцлаганд орохгүйгээр таньдаг газар байсан учраас шууд утсаар надад хэлсэн. Саналаа хэлсэн. Тэгэл мэдээж би чи нөгөө хувь хүн учраас дотроо нөгөө нэг миний бодол байна штэ. За иймэрхүү юмнууд байгаа юм байна. Иймэрхүү боломжууд байгаа юм байна гэдгийг хараад ерөнхийдөө дотроо би бараг болчлоо. Ишээл явъя гэдэг сонголтоо хийсэн. Гэхдээ би уцаар би хэлээг байхгүй өөрийнхөө юг хариултыг. За би ямар ч хийсэн би энд бас нэг өөр газар ажиллаганд орох ёстой байгаа. Тэгээд би эргээд хариу өгөө гэж би уцаа таслаа. Тэгээ би энэ телевиз дээр ирж юу ажилласан бас ярилцлаганд орж исэн. Тэгэл бас ингээл уулцсан чил амар боломжийн санагдаад тэгэл уул нь бол нөгөө би анхныхаа сонголтын дээр би заа гэд баг өөртөө хариугаа шийдвэр бол гарцсан ирсэн шүү дээ. Тэгээд энд ингээл ирсэн чинь бас заа гэж хэлмээр санагдаад ирсэн. Ингээл нэг юм нэг л өөр. Тэгэл оройн очиад шаналцсан байхгүй. Алийг сонгох вэ? Шийдвэр байдаг тийм. Айгүй хэцүү. Ер нь бас маш олон хүн бас ийм зүйл тохиолддог байхаа тийм ээ. Гэтэ бас яг нөгөө карьер гэж ярьж байхад ингэдэг штеп. Карьерт ганцхан тэгээ би бас өөрөө нөлөөлөхөөс гадна би чинь бас ямар газар ажиллах гэж байгаа нөхцөл байдлаа бас би харах шаардлагатай үстэй. Тэр чинь таны шийдвэр гаргах нэг хүчин зүйл чинь болно тийм. За хүмүүс хамгийн эхлээд цалинг нь харьцуулна мэдээж тийм. Цалин болон бусад одоо мөнгөн бус өөр олон хангамжууд байгаа шүү дээ. Тэднэрийг харьцуулж үзнэ. Тэгээ яг ажиллах нөхцөл байдал салбар нь ямар ах юм те. Нөхцөл байдал нь тухайн компани соёл нь ямар байгаа. Тэгээ цаашаад өсөх боломж хэр байгаа юм те.
Тийм. Тэгэхээр нэг түүх байдаг л да нөгөө Стив Джобс дөнгөж юугаар эхэлчихэд нэг гүйцэтгэх захирал авах гад тэгээд Pepsi-гээс хүн авсан байгаа байхгүй. Тэгээ Pepsi-гээс авахдаа дөнгөж шинэ компани Pepsi бол тухайн үед олон тэрбумын орлоготой компани байгаа шүү дээ. Тэгэхэд чи насан туршдаа юу сахартай ундаа хиймээр байна уу? Эсвэл дэлхийг өөрчлөмөр байна уу гэд. Тэгээд дөнгөж байгуулагдсан идэвхтэй үнэтэй компанид авч ирсэн байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр одоо удирдлагын ур чадвар ч юм уу бас тий маш нөлөөлнө тий. Тэгээ ялангуяа дөнгөж одоо нөгөө ихний үе шатг ярьсан шүү дээ. Ажилд орох ч байгаа оюутнууд юугаа мэдэхгүй тий. Сурцсан оюутнуудыг хэлэхдээ мэддэг юм байхгүй, мэдэхгүй юм байхгүй гэж хэлдэг юм байлаа. Тийм. Тэгээд явж хахад мэдээж одоо том байгууллагад орох юм бол тийм тогтцсон соёл байгаа, тэ байгууллагын соёл байгаа, бүтэц байгаа. Гэтэл Монголын ихэнх компаниуд чи 95 одоо бүртгэлтэй аж ахуй нэгжийн 95% нь 5-аас 20 үнэтэй жижиг дунд компаниуд байдаг тий. Тэгэхээр залуу хүмүүст өгдөг те надад ч гэсэн хүний өгжсэн зөвлөгөө бол удирдлагаа яг дээд удирдлагаа тий. Хэний доор ажиллах нь чухал, хаана ажиллах чинь чухал биш гэсэн зөвлөгөө өгчээсэн. Тийм бол надад маш олон зүйл бодогдож чухал биш, хэний дор ажиллах. Тэгэхээр тэр удирдлага чинь тэр туршлагатай удирдлага чинь таныг өөрийнхөө давуу талыг олж мэдэх те шүүмжлэх те үнцэнтэй зөвлөгөө өгч чадах. Тэгээ магадгүй дараагийн чинь карьерийг зааж чиглүүлж үе таалгыг нээж өгөх бол бүрэн боломжтой болно гэсэн. Тэгэхээр би те залуучуудыг дөнгөж ажилд орж байгаа залуучуудыг ялангуяа ямар удирдагчийн доор тэ ажиллагаа бас илүү сайн харж үзэж байгаарэ гэж. Тийм тэгэхээр бас би ер нь ямар хүнтэй сайн ажилтیں۔ Тэ мэдээж өөрөө удирдахч болохын тулд өөрөө сайн дагалдагч авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр би ямар удирдагчтай илүү сайн ажилтیں۔ Ер нь ямар хүмүүстэй баг хамт олон болж ажилтیں гэдгийг зүгээр нэг өнөөдрийн өдөр тутмын ажиллаа хийгээ явахаас илүүтэй. Тийм ялангуяа одоо нэг 5 10 эхний 5 10 жилдээ бол бид нар яг өөрийгөө илүү таньж мэдэх. Тэгээд өөрийнхөө одоо энэ ур чадвар энийг ийм л багцыг л би бүрдүүлэх гээд байна шүү дээ. Тийм. Гэрэлт амьд яриа. Ингээд ярьсан чинь нэрэл би яг энд телевизд яг өөрөө дээрээ л одоо жишээ авъя л да. Орж ирэхээс өмнө ажлын туршлага гэх юм бол надад нэг 7-8 жил болцсон байсан. Гэтэ би 7-8 жилийн тэр өмнө бол би надад хэдэн төгрөгийн цалин өгөх вэ гэд би асууж чадах тийм одоо нэг совист гэж яддаг штэ нэг хүндтэй нэг сууд тавгүй тий. Тэгээд ерөөсөө чадахгүй. За яа надад тийм ерөөсөө одоо чадвар байхгүй хүнээс тэгжтэй цалингаа асуух. За гэтэл би яг нэг ажлын талбар дээр гараад 7-8 жил болсны дараа би яасан бэ гэхээр шууд цалингаа асуусан. Надад хэдийг өгч чадах юм уу гээл. Надад ер нь хэдийг өгөх юм гэж эхлээд мэдээж асуусан. Тийм чи өөрөө хэдийг авмаар байна ч юм уу мэдээж нэг ажлын ярилцлагууд чинь янз янз байдаг штэ. Тэгээд би дараа нь бас уучсан. Ямар ичмээр асуулт асуучваа ч юм уу тий. Дотроо тэгж бодож исэн чинь бас нөгөө талаас нэг дуу хоолой байсан. Тэгтээ тэргөө би ингээд тий ажиллаж амьдралдаа хэрэгжилж байгаа юм чинь ингэж асуух нь зөв ёсны хэрэг биш юм уу? Эсвэл зөв бус юм хийчихөө ч юм уу ингээд нэг иймэрхүү зүйл бас гардаг. Тэгээ магадгүй маш над чи бас маш олон хүн байдаг баха. Тэгээ зарим хүмүүс бас ингэж яриад байдаг штэ. Цалин асуух бол буруу гэж зөвлөдөг штэ. Энэ дээр өөр нь таны байр суурь. Тий ажилд анх орж байгаа ч гэсэн за цалин битгий аваарай тий. Айгу бишээ цалин битгий асуугаарай. Айгу юм даруу айгу шургуу ажилдаг хүн болохоор би авсны чи өгснэг чинь амнаа тэгээ сайн ажиллана гэх мэтчлээ зүйл хэлээрэй гэж зарим хүмүүс хэлж байсан. Тэгтээ одоо нөгөө профешнл гэ мэрэгжлийн байх гэсэн тий. Би одоо ажилд орох гээд ирж байгаа. Би ажил горилогч би нөгөө байгууллагын хувийн нөөц хоёр мэрэгжлийн хүмүүсийн энэ бол ямар ч тийм одоо санаа зовох зүйлгүйгээр те ингээ бодчих үедээ тэгээ бодчих үедээ гэж бодох зүйлгүйгээр цалингаа ярилцах ёстой байх ёстой зүйлээ нэгэ гэж хэлдэг. Тийм. Дөнгөж одоо ажилд орж байгаа туршлагагүй хүн бол те бас эхлээд өөрөө тэрнтэйгээ ярилцах нь зөв. Ер нь бол нэг туршлагатай болоод өөрийгөө мэддэг болоод тэгээ дараа нь хүнтэй ярьж байгаа бол цалингаа асуугаа зогсохгүй цалин дээрээ бас тохиролцож чадах нь хин хиндэ одоо ашигтайгаар миний оруулах байгаа энэ компанид оруулах байгаа хувь нэмэр үнцнийг зөвөр одоо үнэлж чадах тэр зүйлдээ тохиролцож чадах нь хүртэл
маш чухал. Тийм шүү. Гэхдээ энэ бас Монголд шинэ ойлголт л доо. Гэхдээ хүмүүс тэхгүй байгаа гэсэн үг биш. Тий айгүй олон. Ер нь сурж ийн, явж ийн тий. Олон хүмүүс яг тухайн ажлын байран дээр тохиролцоод тий яг анх байгууллагын зүгээс хэлсэн биш. Яг өөрийнхөө хэлээд тий яг өөрийнхөө оруулж чадах хувь нэмрээ үнэлээд яв тий. Тийм тохиролцооны бас аргууд ч юм уу тий хэрэглэх тийм таарах юмнууд байгаа. За ерөнхийдөө бит хоёрын яриа энэ хүрээд завсарлаж байна. Тэгээд үнэхээр ажлын карьер гэдэг бол яалтчгүй хэрэгтэй. Нөгөө агаар ус шиг гэдэг шиг л хүмүүсийн амьдрал яг энэ мэдлэг, мэдээлэл маш их чухал юм байна шүү. Тэгээд хоёулаа хэсэг завсарлаад тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Үзэгчдээ гэрэлт нэвтрүүлэг ажлын карьер гэсэн сэдвээр ярилцаж байгаа. Бүгд үргэлжлэлийг дараагийн дугаараас хүлээн аваарай.